Би ер нь их өөрийгөө азтай хөвгт гэж боддог шүү дээ. Яг гэвэл маш гоё иргэд өссөн. Маш сайхан аав ээжтэй, ах дүү нартай. Бид нар чи эцэгээс 11 үлээ. Тэгээд аав ээж маань одоо хүртэл амьд зэрэг хоёулаа 90 гарцсан. За тэгээд миний хүүхэд нас гэдэг ингээд төсөөлөхөөр маш гоё одоо маш гоё тийм халуун дулаан гэрүүд дээрээс нь энэ олон хүүхдүүдийн нөгөө хүсэл сонирхолтой одоо бүх юмыг орхигдуулахгүй ингэж авч явдаг ийм сайхан гэрүүд төсөө. Ягаад гэвэл бид нар бүгдээрээ одоо зам болохоор бүгд замын төсөнд явна. Өвөл болохоор бүгдээрээ дугуулны сэвэгцэд явна. Ерөөс юунаас ч биднийг орхигдуулдаг тийм сайхан гэрүүд төсөө. Тэгээ одоо хүртэл ах нь ингээд амтны той битэй байгаа нь ер нь суурны гэр бүлээсээ шалтгаалсан гэж боддог. Ягаад гэвэл биднийг жоохон бахад манад одоо загас, тагтаа, дахиа, нугас, гургуул, галуу гэж ирсэн. Байхгүй юм байхгүй. Зараа, ясны хий гэж. Тэр үед бол одоо л өөр шүү дээ. Тэр үед чинь бол тиймнүүд ховор. Одоо л авъя гэж нэг амт дэлгүүр ороод авчихна. Тэгээ тийм гоё юм амтан, мод, бут, тэгээ гоё юм халуун, дулаан, хайр өндөрсөн тийм сайхан гэр бүл өссөн болохоор азтай л гэж. Cause no one ever got me high like this, set me on fire like this, running on a wire like this, losing my mind like this. I don't know what it is, but I can never call it quits. I just wanna stay like this, I just wanna stay like this, like this. I just wanna stay like this, I just wanna stay like this, yeah. I just wanna stay like this, I just wanna stay like this, yeah. Намайг баг байхад манай ах маань их гоё Орос овчоркнууд авчирдаг байсан. Тэгээд ер нь хүүхэд байхад ингээл нэг гоё том нохотой ингээл явхаар гоё штэ найз нөхдөг. Тэгээд яг өөрийн гэсэн нохог ах нь бүр 86 онд авч ирсэн. Тэгээд тэр үед 30 төгрөгөөр нэг Орос овчорк авч ирсэн. 30 төгрөг маань ч их айгүй их мөнгө байсан. Тэгээд нохоо авах гэж байгаа гээл ахтаа жилээл, аавдаа жилээл ингээл эвлүүлээл анхны нохоог авч ялаа. Тэгээд 86 оноос хойш одоо өдий хүртэл одоо ч хэдэн жил юм бэ нэг бараг 39-40 жил ингээд энэ сайхан амтнаас алсангүй. Тэгээд дунд нь яг нэг хэсгээ хугацаанд төж удахгүй дээ нэг сарын хугацаанд нэг нохоогоо байж үзээл тэгэл буцаад нохоо төжсэн. За тэрнээс хойш бүр одоо ингээд амьдрал ахуйг хүртэл аваа явж байна. Тэгэл яг хүн чинь ингээд гэр бүлтэй болоод өр хүүхдтэй болоод ирэхээр тодорхой ямар нэг юм хийж одоо энэ олон гэр бүлээ авч явах шаардлага гарна. Тэгээд миний хувьд бол одоо ерөөсөө одоо насаараа л хоббигээ даглаа. Эн чинь бас аз байхгүй те хүмүүс чинь одоо цалин мөнгө өгөө дуртай дургүй ажиллаа хийж нэгтэл ах нь өөрийнхөө хамгийн дуртай юмыг тэгээд энүүгээрээ амьдрал ахуйг аваа явж байгаа юм чинь азтай л явах уу. Нэг ингээл гой залуу ах чинь эхнэр дээр очиад ингээл уулздаг штэ. Тэгтэл 2-3 нохотой очдөг байсан. Одоо эхнэр дээрээ одоо дурсахад маш том одоо Багира гэсэн бэр нартай их очдөг байсан. Динго гэд маш гоё охин овчорктай их очдөг байсан. Тэгэл санаа нь бол нөгөө нохоогоор бас гангараал байгаа шүү дээ. Лаглаг нохоод авч очиад. Та манай эхнэрийн хувьд бол одоо нэг амар хоббирдгүй ч гэсэн дургу бол биш. Одоо хүртэл миний ажлыг дэмжээл өдөө хүртэл явж байгаа. Манай эхнэр одоо нөгөө Байка гэдэг брэнд өгөхгүй манай өөрсдийн одоо брэнд тижээр амтны хөөрхөн дулаан хэвтэр хувцас гутал цүнх гэх мэт юм үйлдвэрлэдэг. Тэгээ одоо дургуун тийм ихгүй шүү дээ. Бас ингээд чадлаараа яг энэ салбартаа гоё ингээд хажуудын болоод явж байгаа. Муу нохой, муу үйлдвэр гэж байдгүй. Муу эзэн л сайн эзэн л гэж байгаа. Ямар ч үйлдвэрийг маш гоё ойлгоод зориултаар нь маш гоё тэжээх юм бол бүгдээрээ маш гоё. Ямар ч нохоог мундаг эзэн тэжээгээд гоё нийгэмшүүлээд юм сургаад гоё арчлаад явах юм бол бүх нохоо гоё. Муу эзэн гэж байдаг. Нохоондоо юу ч заахгүй, өөрөө ямар ч эмх зэгцгүй, амьдралынх нь хэв шинж ямар ч одоо хэмнэлгүй, замбраагүй,
Яг тийм аль татсан нохоо яг тийм болчихдээ. Тэгээ хөрхий тэрийг өөртөө ойлгохгүй нохоороо л бүх мууга энэ муу өстө бааж зурхгүй энэ муу өстө үсэн дэлдэхгүй. Ах нь өөрөө 6 хүүхэдтэй. Тэгээд ам бол 8 лаа. Тэгээд 6 хүүхэд маань дандаа одоо 20-30 өлгөн донд л хүүхэд багтаа өслөө шүү дээ. Тэгээ одоо ер нь зан характер юм бүх юм дээр амтнаас авсан маш гоё эерэг юм зөндөө байдаг. За ер нь сүүлийн үед бол ер нь нэг л маршруттай доо. Нөгөө олон амтнд хийжээдэг болохоор нэг өөр юм их цаг зав ерөөсөө барах гарахаа болцсон. Манайх ч баг 360-аад нохоотой. Тэгэл яг л нөгөө малчижиг одоо гэхэд л нөгөө банхрын ид ороо орцсон. Тэгэл үүр сав бэлтгэхээс ахуулаад эхнээсээ төрөөд эхэлсэн. Тэгэл нөгөө манайх ч нэг 8 салбар дэлгүүртэй. Нөгөөдөө барааг тараагаал хажуугаар нөгөө нохоо шуугаа иргээл ер нь тиймэрхүү байдлаар л би өөрөө амтан байсан бол би бүргэд болно гэж боддог. Яагаад гэвэл маш гоё эрх чөлөөтэй. Тэг хамгийн аюулгүй юм шиг санагдтыг надаа. Яагаад гэвэл тэр тэнгэрт байгаа амт дундаас хамгийн том хамгийн хүчтэй. Тэгээд дээрэс нь ингээд одоо дэлхийн ертөнцийг ингээд агаараас бүгдийг хараад нэг гоё бүргэд байдэн штэ. Тийм. Хоббитэй нохоноос өөр хоббитэй одоо амтнд дижиг байсан бол юу дижиг бол гэвэл ах нь хөдөө за учиргүй нэг хонь нөхөр ямаа дижиг хоббигүй. Гэхдээ хурдны морь үрчлэх гэсэн. За яг хүн ч гэсэн мэдээж гэр бүлийн суур хүмүүжлээс одоо хамгийн шалтгаална тий. Намайг хүмүүжүүлсэн аав ээж хоёр маань өөрсдөө маш ухаалаг юм маш гоё дандаа зөв шийдлэр зөв энергээр шийддэг юм хүмүүс. Тэгэхээр би бол өөрийгөө нэг амар мундаг амар лаг хүн гэж боддгоо. Азар маш гоё юм суур хүмүүжлтэй. Гараас ингээд хүнд муу юм хийхээр чадахгүй. Муу юм хийхээр бас чадахгүй. Одоо ингээд баар савнд орохоор ахт нь ямар ч тийм хүсэл мөрөд байхгүй. Тэгэл нэг хүнд одоо муу юм хийчихээр үнэхээр хийх байсан ч хиймэргүй санагддаг. Тэгээд нэг юм юмыг одоо яруу түргэн биш жоохон бодож зөвөр нь шийдэхийг боддог. Ах нь өөр хоббинууд зөндөө байна. Гэхдээ дандаа батахал нохотой холбоотой. За ах нь одоо сүүлийн үед ялангуяа Монгол банкартайгаа холбоотой тий гоё уран зургууд одоо тий одоо баримлуу сүүнээр шаазан гэд маш олон төрлийн цоглуулах хоббитой болсон тий. Одоо ахт нэхэд бараг 200 жилийн өмнө хэрэгжилжсэн манай Монголын дарагчдын хийсэн гоё хүзүүвч байна. Маш гоё ямар ч баг брэндээс илүү нэгэн миллиметр зөрөхөд л онгоодгүй тийм гоё хүзүүвч байна. Хөвлөөаны нөгөө намрын ан гэдэг зургийг маш гоё хуулбар байна. Тэгээ гоё одоо амтан зурдаг хүмүүсийн одоо уран зургийн цуглуулгууд байна. Таахих нь одоо сүүлийн хамгийн их ирчээ аваад байгаа хобби бол одоо нөгөө шаазан. Нохооны гоё юм шаазан сүвнэр гэдэг тэгэхгүй. Тэрийг хоёр янзаар ахын цуглуулж байна. Нэг нь бол зүгээр нийтээр нь нэг нь болохоор яг мэрэгжлийн төвшөнд нөгөө яг үйлдвэрлэх байдлаа бүр ингээ хангацсан бүр юм. Зарим нь болохоор нэг өөрхөн сүвнэр гэдэг чинь нэг өөрхөн бэлгэдлийн хэлбэр төрсэн бодит төш байдаг шүү дээ. Ийм хоёр чиглэлээр одоо шаазан цуглуулж байна. Тэгээ манай мянган найз групп өөрөө нөгөө Монгол банкраа хэн сайн мэдэх вэ гэдэг хүүхдийн зургийн уралдаан зарладаг байхгүй. Тэгээд яг одоо арай өөр төлөвлөгөөтэй арай олон хүүхд оролцуулахаар ингээд төлөвлөө ажиллаж байгаа. Урд нь бол 3 удаагийн зургийн уралдаан явсан байгаа. Гэх чинь ингээд дандаа л нохоогоо дагсан гоё хоббинууд хатан зөндөө байгаа. Дээрээс нь гэрүүлийн хэмжээнд гэх юм бол ах нь аялах аягүй дуртай. Одоогоор ах нэг 20 тулсаар аялсан юм. Ер нь бол тэгэл цаашдаа одоо ажил амьдрал гоё зэгцрээд гоё болоод ирэхээр ер нь аялал талдаа маш их явна. Тэгэл явах болгондоо л бас л банкраа рекламдаа явна гэж боддог. Ах нэг 30 хэдэн жил одоо нохотой гэхээр мэдээж янз бүрийн туршлага суулгуул яах вэ? Янз бүрийн мэдэж авалгуул яах вэ? Яг сургуулийн төгсөөд номын үзээгүй ч гэсэн энэ амтын яг ингэдэг юм бүх юм мэднэ. Гэхдээ одоо 100% гэж ярихгүй. Одоогор бол ядч л нэг 25% байгаа байх гэж боддог. Гэхдээ одоо яг сүүлийн үед яг ийм бизнес эрхлээд
эхэлсэн чинь бас янз бүрийн бодол зөндөө төрдөг. Одоо жишээ нь намайг те нохоо үржүүлдэг гэдэг утгаар нь муу хэл хүн байна, сайн хэл хүн байна. Ах нь өөрөө дотроо юу гэж боддог вэхээр за 99 айлд миний өгсөн гүлэг те аз жаргал тариа явж хахад нэг гүлэг өвдөөд нэг хүний дургу хүргэж байгаа те. Тэгэхээр энэ харьцааг нь хараад өөрийгөө тайвшруулж явдаг. Тэрнээс одоо зарим хүмүүс хэдэж штэ намайг нэг юм баг л гудамны нохоо үржүүлээд байгаа юм шиг. Миний хувьд бол тийм байхгүй л дээ. Бид нар чинь Монголын нохоо судлалын холбоо гэдэг том байгууллагын харьяа үйлчлийн газар. Тэр байгууллагаас одоо дүрм журам байна те. Одоо нохоо хэд олон ойрхон үржүүлэхгүй ч гэдэг юм уу. Үржлийн нохоо бол одоо олон улсын шүүгчээс сайнаас дээш үнэлгээ авсан байх ёстой гэдэг ч юм уу. Зөндөө нарийн дүрм журам байна. Тэгэхээр тэр дүрм журмыг дагаа явж байхад ер нь яг амтны ертөнцид нэг юм муу юм хийхгүй. Сүүлийн үед харин эмзэглээд байгаа юм маань маш олон дэлгүүрүүд нэгж ин маш олон чадахгүй хүмүүс одоо энэ гүлэгтэй амтан арилжаалж мөнгө олох гэж ингээд улаарч ин яг энэ байж болно те. Бидний яг ингээд их хөдөлмөр шингэсэн ийм юм чинь тэгж хямд өгөх боломжгүй. Зөвөр яг мэдхгүй хүмүүст одоо танаа нэвтрүүлгээд ингээд уламжлаад одоо ойлгуулахад те бид нар сайн импортын нохойг маш үнэтэй авдаг те. Маш үнэтэй 92 нохой авчираад за 9 сар орчим тэжээж хагаад ороо. За нийллэг хийгээд дахиад 2 сар болно. За төрөөд бид нар хүний гарт очтол вакцины туулга одоо янз бүрийн арчилгаа мэдээж тэр үнэтэй нохой авчираад үзэж байгаа юм чи хамгийн үнэтэй зайтай хамгийн чанартай юмар л тийж. Гэтэл энэ зардал маань одоо тэр Facebook дээр байгаа 500 мянга, 200 мянга, 300 мянга гэдэгт бүр яаж ч бодоод байдг байхгүй. Тэгэхээр энэ гүлгнүүд яаж төрж ийн гэхээр зүгээр л санамсаргүй байдлаар юм уу? Хайнга байдлаар нэг байрны хоёр утсан. Чиний хоёр юм уу, минийх охин юм уу хоёулаа нийлүүлэхгүйгээд хэдэн гүлэг гаргангуудаа тэрийг Facebook дээр амсгалаар солино гэж тавьж байгаа. Яг л ийм юм байхгүй. Яг хөө ингэж за энийг одоо тоохгүй байлаа гэхэд цэвэр үйлдвэрийн нохоо үржүүлнэ гэдэг чинь тухайн нохооны тэ ямар ч алдаагүй бие амтон зан характер одоо нэг үйлдвэрлэх байдал хэв шинж ингэ зөндөө юм дагж идэх байхгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь тэр нохооны гоё юм байхгүй. Яг тэр хямд хөсөр ингээд зүгээр хамаагүй замбраагүй бараг ах トゥ хоёрыг нийлүүлээд гаргаж байгаа нохооны зан характер хүртэл өөр. Энэ нохоо ч ёстой муухай юм байла. Манай хүүхдийг хатдсан шүү гэдэг чинь өөртөө буруу сонголт л хийж байгаа. Дээрээс нь одоо ингээл утас дугуурлаа, амтны тухай мэдээлэл авч ийн гэхээр хідээс хэдийн хооронд байна гэж асуудаг. Хамгийн ихний асуулт. Гэтэл бид нар чи 15-аас 20 жил хамт амьдрах гэж байгаа гэр бүлийн нэг гишүүнээ те үнийг эхэлж судлаад авна гэдэг бол аюулгүй буруу. Эхлээд ямар үйлдвэрийн нохой байвал одоо миний хүүхдүүдэд одоо манай гэрийн орчинд бидний амьдралын хэв шинжид зохицгоё гэдэг ядаж судлах байхгүй юу. Гэтэл жоохон судалж байгаад болно гэдэг нь ясам дээр манахаас гараад Монголд байгаа Улаанбаатарт байгаа бүх дэлгүүрүүдээр ороод хамгийн хямдхан гүлгийг хайхыг судлах гэж байгаа бол энэ бас том юм төрөл тий. Тэгэхээр эхлээд маш сайн те хоорондоо зөвлөлтөөд хариуцлагаа ярилцаад те бид нар одоо амтэн гэдэг чинь ийм асаргаар совилгоо орно ингэн тэгин гэж ярилцаад тэгээд амтаа авч ивэл зүгээр юм болоо гэж.
Тийм манайх одоо нэг 60-аад үйлдвэрийн 360-аад нохоо байна. Тэгэл яг хоо 60-аад үйлдвэр нь тал нь одоо миний айгүй дуртай үйлдвэрүүд, тал нь одоо хүмүүсийн тий надаас нэгтгэх үйлдвэрүүд. Тийм. Хүн чинь нөгөө насан туршдаа суралцдаг шүү дээ. Эхлээл ах нь одоо алдаж онолгүй яг хоо одоо олон нохоотой тэгэл түүртэл анх ганцаараа бараг 70-аад нохоотой тэгэл өстө өдөр шөнөгүй өдөлмөрлөөл ингээл явж байсан үе байгаа. Одоо бол харьцангуй нөгөө хүн юу тарин тэрийгэ ороон гэдэг шиг юм маань сайхан жигдэрч байна. Тэг яг хоо би өөрөө бас нэг юм удах тусам хүн чи юмыг нэг гоё зөв хийх гэж оролдсон шүү дээ. Одоо миний хувьд одоо амтан дээр монголчин нөгөө золбин нохоо муур их болохоор одоо өвчлөл аягүй их байна. Улгай зэлгий байна. Санамсаргүй одоо зөндөөл бэрхшээлүүд байна шүү дээ. Хоол ундын бэлтгэээс ахуулаад. Тэгэхээр бүх юмаа ингээд гоё юм зэгцтэй байхыг боддог. Одоо л бас манай харьцангуй айтайхан болсон. Гэрээтэй эмнэлэгтэй, жаргал гээд эмнэлэгтэй тэгэл улиралдаа бишээ жилдээ нэг 2 удаа маш сайн ариутгал хийлэгдэж байна. Улирал болгон нийтээр вакцины дуулганд хамруулж байна. Тэгээд эмчийн үзлэг сар болгон болж байна. Одоо өөрийнхөө энэ хүмүүст өгж байгаа бүлгөө бүгдийг одоо 40 хоногоор нь дуулгадаад 42 хоногоор нь вакцины хийгээд тэгээд нэг эрсдлийн 7 хоногийн өнгөрөөгөөд өгчдөг боллоо. Гихчээний одоо сайхан болж байна. Тэгээд амтанд ижих дагсан юм хэрэгслүү заавал хэрэгтэй байдаг хгүй. Тэгээ одоо манайх чинь манай 8 салбар дэлгүүр чинь дандаа гэрийн тэжээвэр тий тоног хэрэгслийн худалдаа эрхэлдэг. Тэгээд одоо ирж байгаа тэр бараа материалууд хүртэл бидний хүүхэд багт ийм байсан бол гэж дуу алтгаа тийм сайхан юм одоо гараад ирлээ. Тэгэхэд ингээл нөгөө нохоод ижих ч юм нөгөө өөрийн нохоо өөртөө гоё харагдана гэдэг чи яг байдаг байхгүй. Нохоонуудаа тойруулаа гарахаар амар гоё. Тэгэл амар гоё нохоотой гэдэг. Гэтэл нохоог одоо цэвэр үйлдвэрийн нохоог одоо хөгжөхөд хамгийн том төлөвлөц бол тэмцээн оролдоо байхгүй. Одоо үзэсгэлэн тэмцээн дээр жишээ нь тухайн үйлдвэрийн нэлээд настай английн нэлээд нохоо ирсэн тохиолдолд яг тэр донд өөрийнхөө нохоог харахад яг хамгийн гоё шүүлт болдохгүй. Тэгээд манай Монголын нохоо судлалын холбоо ч одоо FCI гэдэг дэлхийн нохоо судлалын холбооны гишүүн байгууллага. Тэгээд одоо Монголд бол маш гоё штэ тэмцээн оролдоон болоход FCI-ийн тэ маш чадварлаг, маш мундаг шүүгчнэр ирж шүүдэг. Нохоо судлалын холбоо маань хүртэл сүүлийн үед тогтмол 4 тэмцээн зохиодог. Ингээд амар гоё хөгжсөн. Магадгүй чи нэг нохоо аваад ямарыг мэдэхгүй байгаа тэр тэмцээн дээр бүртгүүлээд очиход нохоо тэ нохоогоо ойлгох байхгүй юу? Ийм шал өөр байдаг болоод үн цэнтэй байдаг юм байна. Ийм байдаг болоод үржлийн газар байх ёстой юм байна. Энэ үржлийн газруудыг зэгцлэхийн тулд ийм гоё байгууллага байдсан байна. Дүрм журм байдсан байна гэдгийг тэр тэмцээн дээр шууд үзэх байхгүй юу? За тэгээ миний хувьд болохоор бас л яг энийг одоо дагаал явж байгаа. Би бол Монголын нохоо судлалын холбооны анхны гишүүдийн нэг. Тэгээд гишүүн болсондоо маш баяртай. Яагаад гэвэл одоо нэг юм зүгээр л зах замбраагүй явж исэн бол яг нэг юм гоё дүрм журм дагаад мэргэжлийн байгууллагын доор те ингээд үржил хийгээд явж байгаа. Явандаа хийх ажил мөшөө зөндөө байгаа. Ер нь бол одоо тэмцээний шүүгчтэй хэр мундаг шүүгч байна. Тэмцээ хэр зохион байгуулалтаа хэр юу байна гэдгээс бас нохооны хөгжил айгүй шаарддаг. За тэгээ ах нь бол одоо хамгийн анхны тэмцээн маань 98 онд Амиго гэдэг одоо Монголын анхны тэмцээнд орсноос хойш ер нь тэмцээн алгасаж үзээгүй. Тэгээд тэмцээнээс бол одоо маш их урам авдаг. Одоо чинь ингээл энэ цомнуудыг харахад за жирийн нэгэнд бол зүгээр л цом мэдээж энэ цомыг ах нь өөрөө харахад цом болгоны арталт ингээд ахын амьдралын гоё алтан агшнууд тэ үүх түүхүүд одоо байхгүй миний хайртай нохоонууд ингээл зөндөө мэдрээс харагдана. Тэгээ одоо хамгийн одоо сүүлд орсон хамгийн том тэмцээн бол 24 оны одоо дэлхийн аварга байгаа. Тийм Харбатад болсон. Энэ дэлхийн аварга дээр одоо групп 11-д Монгол анхаар оролцоод группийн аварга болсон ийм том амжилттай ирсэн. Тэгээд одоо яг бидний энэ дэлхийн аваргад одоо анхны удаа л Монголоос орж байгаа шүү дээ. Тэгээд анхны удаа Монголоос орж байгаа энэ одоо Монголын нохоо судлалын холбооны залуучууд маань зохион байгуулад тэгээд тухайн жилийн одоо
жилийн эцсийн тэмцээн дээр төрүүлсэн одоо 90 охин нохойг дэлхийн аваргад явуулъя гэсэн шийдвэр гаргаад тэгээ миний нохой төрүүлээ дэлхийн аваргад орсон. Тэгээ энэ ч гэсэн айгүй гоё тийм шудраг тий одоо ингээ өөрийнхөө хүчээр явж байгаа байхгүй. За тэгээ дэлхийн аваргад очиод одоо энэ цом медаль авахаас илүү хамгийн их одоо авсан том шагнал маань тэнд Монгол банхар гэдэг одоо үндэсний хамгийн хайртай үйлдвэрээ тэр олон одоо дэлхийн аварга гэдэг чинь дэлхийн аварга шүү дээ. Дандаа мундаг ноход ижидэг экспертүүд очиж байгаа. Дэлхийн топ шүүгчнэр очиж байгаа. 18,350 нохой оролцсон тэр том тэмцээн дээр Монгол банхараа 5 хоног сурталчлаад үзүүлэн таниулаад тэгээ тэр олон нохойг маань бүр ингээд шагшраад тий зүгээр нэг хав авч очиагүй шүү дээ энэ чинь бидний одоо үндэсний хоёр үйлдвэр маань үнэхээр дэлхийд гарах юм бол үнэхээр бахархмаар тийм сайхан нохтод байхгүй. Ер нь их цөөхөн мэддэг. Нөгөө Төвд банхар гэдэг нохотой манай нохоо зүгээр л нэг мөнгө ойролцоо болохоор их андуурж ирээд энэ Төвд банхар өгөнгөт л бидний ажил эхлэн штэ. Үгүй ээ. Энэ бол Монгол банхар. Ийм үүрэг оролттой ийм гоё нохоогоо танилцуулсан бидний нохоонд бүр ингээд дурлж байгаа. Тэгээ манай нохооны тэр олон хүний дунд гаргаж байгаа зан характер, тэмцээнд оролцохдоо гаргаж байгаа тэр хуурт хүч, ажлын чадвар өстой маш гоё байсан. Тэр ихтгэл одоо FCI гэдэг тэр том байгууллагын одоо номер 1 те тэргүүн өөрийнхөө хувь одоо сошиалын дээр энэ жилийн дэлхийн аварга маш онцлог боллоо. Далай дотроос цоошин сувд олсон юм шиг тийм гоё нохоог үзлээ гэдэг чинь бидний хувьд маш том шагнал байхгүй. Тэгэл яг хөө дэлхийн дэвжин дээр гарахаар чинь нөгөө ташаагийн төвшин төр юм уу мянган найз гэдэг юм байхгүй шүү дээ. Зүгээр Монгол гэсэн нэр гарна. Тэгэхээр Монголын нэрийг тэр олон хоногт маш гоё гаргасан да айгүйх. Одоо хүртэл баярлалаа. Угаасаа л нөгөө тухайн нохооны одоо үйлдвэрийн онцлог, зориулалт одоо тэр бидний хилээд байгаа зориулалт одоо шаардлагатай бие анатомийн гоё те сул жилөөтэй хөдөлгөөн, зан характер одоо эрүүлдэг байдал, ажлын чадвар гэж зөндөө юм хардаг. Тэгээд ялангуяа групп 11 дээр групп 11 чинь нөгөө шинээр бүртгүүлэхийг горилж байгаа үйлдвэрүүдийн групп баггүй юу. Тэгээд тэнд байгаа нохтууд бол дандаа ийм том молосой үйлдвэрийн те дандаа ийм том лагс тэгээд дандаа мальч нохоонууд байсан. Тэгээд тэр олон нохоонууд орохт ингээд ахан тоглол үзэл байж байгаа штэ. Гэтэл Монгол нохоо ороод ирэхэд ингээд нэг юм болонгортой усан дунд ингээд нэг булгийн гоёо цэвэр ус ингээд зүсэл орж ирдэг. Яг тэгж бодгцэн. Тэгээд огшоол маш гоё юмсэн. Тэгээ шүүгчнэр бол угаасаа амнаас нь гарч байгаа яриа болгон танаа нохоо вебсайт бүртгэгдэх юм бол маш дээгүүр орохоор юм нохоо дэлхийн аваргын шоу бол танаа нохооны ерөөсөө хайжууд ойрхон шүү гэд дандаа л тийм хэлжсэн. Дэлхийн нохоо судлалын холбоо 4 тэмцээн тогтмол хийдэг. Тэгэхээр одоо нохоод ижидэг хүмүүс маш их хөдөлмөрлөдөг. Ингээл тэмцээн болгож жагаад одоо хуучин цөөхөн нохоо хахад зүгээр барыг торноос хөтлөө ордог гэсэн бол одоо энэ том байгууллагын доор орсноор тэмцээн уралдаан системтэй. Тэгэхээр тэр тэмцээнд одоо амжилт гаргахын тулд бараг жилийн 4 үйлрэл байнгын бэлтгэлтэй. Одоо бид үржлийн газар дээр бол одоо тэжээл, дарчилгаа бүх юм дээр анхаарч ягаад ер нь бол хамгийн багадаа сарын өмнөөс одоо бэлтэж эхэлдэг. Бэлтэнэ гэдэг маань яг л тамирчид бэлтгэл хийж байгаа юм шиг нохоогоо эрэнгний зогсолт одоо ингээл бүх юмд зан характерын, бие үйлдвэрийн, өс носын, үзмжийн бүгдийг бэлтэнэ. Тэгээд хендлер гэдэг тусдаа те хөтлж ордог. Тэр нохоог хамгийн гоёор шүүгчд үзүүлэх тийм хүмүүс байдаг. Тэгээд манай хендлер бол дотхон гэж залуу дэлхийн аваргад хамт явсан. Дүү маань болстаа маш гоё үзүүлсэн. Тэгээд манай яг тэр орсон хангард гэдэг нохоогийн маань тэр бол дотхон дүү маань үржүүлсэн тийм нохоо байсан. Тэгээд бит хоёр бол үнэхээр тэнд ингээ өөртөө хөдөлмөрийн үр шимээ үтсэн. Миний хувьд ахын 2009 онд нэг нэвтрүүлэгт орохдоо таны одоо мөрөөдлийн үе гэхэд нь би дэлхийн аваргын дэвжэн дээр дэлхийн аваргын одоо оролцоно гэж ярихгүй байгаа шүү. Дэлхийн аварга дээр Монгол банхраа хөтлөөд ингэж явж байгаа юмсан гэж мөрөөдж ийн гэсэн чи сая одоо 24 онд юу хөтлөө явах хөтэл дэлхийн аваргын ирэнгэн дээр өрсөлдөөд группийнхаа аварга болно гэдэг чи ахих нь мөрөөдөл бий хийж байгаа юм баггүй.
Сүүлийн үед Монгол банхар Монгол тайгыг байранд аягүй их дижиж байгаа. Энэ Монгол банхар Монгол тайг үйлдвэрүүд маань өөрсдөө байгалийн маш гоё хөгжилтэй. Дасан зохицох чадвар маш өндөр. Ямар нөхцөлд ижээ яг тэр нөхцөлдөө аягүй хурдан тасдаг. Сая тэр дэлхийн аврагт бид нар явахдаа хүртэл за Монголд одоо тэдэн градус одоо Харбатад тэдэн градус яана баг 30-аад градусын зөрүүн дээр очих нь шүү дээ. Яана ингэ гэж хэлсэн чи юу очиод зүгээр л энд байгаа юм шиг. Тэгээд тэнд 5-6 хоног бид тэр хэдэн мянган хүнд ингээл ноолуулаад нохоогоо сурталчлаад бүр нэг шүүгч ирээд хэлсэн шүү дээ. Одоо та нар нохоогоо битээ авчраа. Амраа. Тэгвэл тэмцээн дээр айгүй муу үжилт гаргана шүү гэсэн. Бид нэр амраах цав байхгүй. Тэр олон хүн сонирхоод ах чинь тэр боломжийг ашиглаад бошуухан нохоогоо үзүүлээ гэж рекламд нь шүү дээ. Тэгсэн тэмцээний өглөө юу ядрах бүр тэнд чинь нисэж байгаа юм чи. Тэгэхээр тийм гоё нохоо. Дэлхийн авраг дээр одоо ингээл төрүүлснээ ярьж байгаа болохоос энэ төрхийн тулд бид нар чинь асар олон юмыг туулж байгаа шүү дээ. За манай Монгол банхар судлалын холбоо гэхэд л айл 2000 одоо 9 оноос хойш л бид нар чинь нөгөө үгүй болж байсан банкараа авч үлдэх гээл тэмцэжсэн бол одоо бол одоо үгүй болох нь хаашаа тий бас 8000 9000 орчим банхар ингээ бүртгэгдсэн тий дандаа цэвэр үйлдвэрийн удам судартай. Тэгээ одоо энэ материалаа бий болохын тулд бид нар одоо хөдөөгаадаа хөлдөж хүч гээл энэ тэндээс одоо маш гоё нохоонууд цуглуулаад үржил селекцгээл өдийг хүртэл аваад ирж байгаа байхгүй. Тэгээд одоо Монгол банхар судлалын холбооны залуучууд маань одоо байнгын бас тэ Монгол банхар судлалын холбооны нэрмж тэмцээнүүдийг хийн тэмцээн болгоны ард одоо зардал хүмүүсийн хүч хөдөлмөр өчнөө юмнууд байгаа. Тэр тэмцээнд орж байгаа тэр 100 200 нохооны эзтэй ард бол маш их хөдөлмөр байгаа. Хичээл зүтгэл сонирхол хоббигээ зөндөө юм байгаа. Тэгээд энэ олон хүний хүч хөдөлмөрөөр тэ одоо Монгол банхар маань одоо дэлхийд бүртгүүлэхэд хөөцөлдөх хэмжээний очсон байгаа байхгүй. Тэгээд энэ хооронд чинь ахын 98 онд хөдөөгөр одоо хөдөө банхрыг чи одоо бэлтжээдэг л гэж бодлоо штэ. Тэгээд хөдөө банхранд явсан чи юу бэлчгэн битээл 200-300 км яваад сайн нохоо харахгүй дандаа ирлийцсэн тийм нохоонууд дээр очингуудаа яана энэ чинь байхгүй болж байгаа юм байна штэ гэж бодож исэн бол одоо бол устдахгүй 9000 материал байна. Гэх чинь энэ хоёрын хооронд чинь зөндөө хүч хөдөлмөр зөндөө үүх маш гоё юм байна. Миний хобби бол маш гоё хобби тий. Одоо би утга сэтлэн цуглуулдаг байсан юм яа. Гэтэл би амьд амьтанд хийжээдэг. Энэ амьтантайгаа холбоотой бүх юм эргэн тойрондоо бий болгож идэг. Арманд нэг ч төгрөггүй байдсан шүү дээ. Хашаанд ороход зүгээр ингээд диваач. Тэ хэрвээ мөнгнөөс олдог бол яагаад нөхгүй. Тийм үстэй. Тэр тийм үзэндөө шүү дээ. Тэгэл жоохон хэцүү үе гарангууд нөгөө хашаа руу оронгоцгоо. Нохоонууд хоцолдоод бүгд хийсэн. Тийм. Тэгээд ингээд бүх юм авдгаар амар азтай гоё яваа. Тийм. Яг бодож байгаа юм болохоор өшөө гоё зэгцэрмээр байна. Өшөө гоё мундаг үржүүлэг хиймээр байна. Өшөө гоё ер нь бол ах нэг юм мөрөөдлөө бас нэг амар хүнд яриад идэг юм аа. Болцоо энэ хүмүүс харгал гэж боддог. Тэгээ яг хуу зөвхөн танаа нэвтрүүлгийг айлмдуулаад хэлэхэд энэ олон жил амтны буйнаар амьдралаа. Ер нь бас нэг мөрөөдөл байгаа. Маш гоё газар, нэг 2 газар аваад амар гоё нэг 500 нохооны үүр бариад золбин нохоо одоо хүмүүс золбин л гэж ярьдаг шүү дээ. Энд чинь бидний үсгсэн юм баггүй. Тэгээ ийм амьтдыг асардаг. Тэгтээ нэг амар ингээл нөгөө сошиалаар манай тэрдэгчнээ амт аварлаа. Чив чимээг нэг тийм их бодолтой байгаа. 30-аад онд л одоо нохоог буудаж устгахдаг байсан шүү дээ. Гэтэл одоо 100 жилийн дараа бас яг хэвээрээ буудаал явж ийн гэдэг чинь айгүй утгагүй байхгүй. Тэгээд сүүлийн үед төрийн бус байгууллага зөндөө байгуулагдаж байна л да. Одоо амтаа аврахтай эзэнгүй амьтыг эзэнтэй болох. Энэ бол маш зөв. За дээрэс нь хуультай болж байна одоо. Амтны тухай хууль те. Энэ бас айгүй гоё том ажил хийсэн. Тэгээ яг хууль ч гэсэн одоо гоё ингээд нийгмийн харилцааг зөв одоо зохицуулах үүрэгтэй байхгүй юу. Тэрнээс одоо ингээд нэг амтан тайртай бие жишээ нь зарим хүнд одоо нэг юм мангас шиг болцсон ч баг шиг те. Энэ муу чин нохоо үржүүл зардаг байхгүй юу. Тэгээ тэр
олон нохооны одоо зовлонгоор гэх чинь би лав ямар ч амьтан зовоож мөнгө олоогүй. Өөрийнхөө хоббигоор, өөрийнхөө хөдөлмөрөөрөө, өөрийнхөө сонирхлоороо яг л дэлхийд өчнөө 100 хүн байдгийг нэгэн адил ингээл байж байгаа. Энийг хүртэл одоо хуулиар зохицуулах хэрэгтэй байхгүй. Одоо гудамд миний үржүүлсэн нохоо за ёстой олон эзэн дамжаад лагар магарт уяад хүзүүч мүзүүшээс мултраад явж ивэл ийхээс биш. Миний энэ хөдөлмөр зараад тэгээд үнтэй, цэнтэй гой үйлдвэрлэлийг тэгээ удам эмчигтэй энэ нохоонууд гудамд явахгүй. Тэгээ нөгөө юу ч мэдгүй хүмүүс чинь мэддэг юм шиг ярьдэн штэ. Хашаараа орчиж үзээгүй мөртлөө хашааны гаднаас чулуу шидээл иждэг зөндөө юм байдаг штэ. Ороод ирэх юм бол энэ ч ойлгох байхгүй. Тэгээ манай яг нөгөө яг үндсэн цомны өрөө үржлийн газар дээр манай тий. Үржлийн газрын 2 давхар ямар сайндаа л хүн орж ирчээ танах бас цом зардаг юм уу тий. Яг одоо энэ ч ахих нь одоо энэ олон жилийн байлгүй л яг уу гэхдээ би нөгөө ингээд цомоороо ерөөс ах нь өнгөрдөг зүгээр төрөө хэлсэн шүү дээ ингээд миний амьдрал واخгүй. Тэр одоо хужаагийн одоо тэр гялгар шар цом өөр хүнд үнэгүй гэж болно шүү дээ. Надад болохоор тэр чинь учир утгатай ирсэн болохоор амар үнэтэй. Тэгээд дандаа дийдлээд гоё гэдэг واخгүй. Тэр харах болгонд гоё шүү дээ. За нэг тоолж үзсэн. Тэгэхдээ тэр чинь 4 жилийн өмнө л нэг 250-д цом байсан. Одоо бол нэг 500 хязгаар очиж байдаг. Хүчлэг гэдэг юмыг л амтан сонирхч хүмүүс түнд үүсгэх хэрэгтэй. Маш сайн. Одоо ингээд би одоо гөлгөө ингээд хүнд өхийн тулд мэдээж ингээд 30-40 минут ярина штэ. Тэгэхдээ би айл болох л одоо ярьдаг. Надаас авсан зөндөө хүмүүс одоо танаа нэвтрүүлэг үзнээр энэ залуучаа амар хэрсэн шүү гэд хэлнэ угаасаа. Зөндөө гөлгийг би өвдөгцөн багт аваад ирээ гэд зөндөө гөлөг эдгээгээд төгсөн. Тэр хүмүүс бас үз. Зөндөө хүн надаас нохоо аваад миний бурууч байгаа, тэр хүний бурууч байгаа өвтгөөд ойлголцохгүй тэр хүмүүс бас үз. Бүх юм зүгээр шодрох байхгүй. Би одоо ингээд нэвтрүүлгээл би бол Монголд нэг нэмэр шүү дээ. Би бол өстой нохоо өвдөхгүй байхгүй шүү дээ. Би ч чадахгүй, эмч ч чадахгүй, эзэн ч чадахгүй, улс оролцоод чадахгүй зөндөө биш шүү дээ. Тэрийг яах юм хинлүүгээ чих гэдэг юм. Тэр доорхноо дараагийн удаа энийг яаж хийх вэ гэдгүүлээ гэдэг ийм гарц гаргалгаар бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо амьтаа авж байгаа хүмүүс маш гоё хариуцлагатай байх хэрэгтэй. Амьтаа авах бол хамгийн гоё заяа, хамгийн гоё. Гэхдээ гоё байхын тулд бид нар хичээх хэрэгтэй. Тэ? Тэр нөхөө гоё эмх зэгцтэй, гоё сургаж, гоё нийгэмшүүлж, гоё эрүүл тижээж, ингэжээж л тэр буцаад одоо нөгөө юу тавина тэрийг хураана гэхчээр буцаад тэр амьтнаас ёстой хідэн дөрөөр хаанаас авч болохгүй тэр гоё мэдрэмжүүдийг авна штэ. Хідэн сая тийм юм байгаа штэ. Ёстой нохоогоо намайг өрхөө явуул яана гэсэн тийм зөндөө байгаа штэ. Тэр үетэл одоо ингээл амар дургу авсан ээжүүд баг над руу уурлал за чи битээ удлаарай түүний толгой эргүүлээ гэжсэн үнч байгаа штэ. Тэгсэн чи жилийн дараа нөгөө аав хоёр үзэгдэхгүй. Нөгөө их жил хоолын зөөгөл, хувцсын зөөгөл тэгжсэн чи самсруу нохоогоо алдсан чи бүхэл бүтэн жил над дээр уйлж ирсэн. Тийм тохиолдолч байна штэ. Хичээхээ нохоогоо олоод өгчөөч гэл. Тийм гоё амтан байхгүй. Тийм гоё заяа. Тэгэл ойлгоч. Ууч нэг мөнгөөр үнэлдэг юм байдгийн шүү гэдэг ийм нэг үг байдаг байсан. Ер нь баг яг л ийм хүмүүс одоо за хүүхэд нь iPhone 17 гарчлаа. Би энийг л авахгүй болохгүй гэж хэлчихлээр нь аваад өгчдөг. Гэтэл тэр хүүхэд цаанаасаа тэ ингээд нэг юм амтан сонирхоод, зөв юмаа сонирхоод ингэж юм гэдэг бол хамгийн зөв өө. Гэхдээ одоо ер нь бол ингээл нохоог дандаа л жоо хүүхдэд авдаг штэ. За хамгийн томдоо л нэг 12, 13 та 14 та хүүхдүүд. Тэр хүүхдүүд нэгдүгээрт одоо анх удаа амтанд ижих чинь, хоёрдугаарт өөртөө амьдралыг гүйц таньж мэдээг байгаа тий. Гэтэл эцэг эхчүүд чи чадах юм уу? Чи чадахгүй гэсэн хоёр үг л хэлдэг. Авч өгчөөд чаддаг болно. Чаддаг болох гэж авч өгдөг тий. Амтнаас хүн би ахын түрүү хэлсэн шүү дээ. Юмыг хайрладаг болно. Маш гоё юм эмх зэгцтэй болно, хөдөлмөрч болно, өөрөвч нэмжин сэтгэлтэй болно.
одоо хажууд байгаа амтныг хайрлаж байгаа хүн бусдад бас ямар хандлагаар хандах вэ ойлгомжтой. Тэгэхээр би авчихыг бол амар дэмждэг. Тэгвэл авч өгөхдөө тэр хүүхэд үнэхээр сонирхож гинэ үү? Төрхөн зур хараад эрхлээд ингэж гинэ үү гэдгийг л ялгаж залах хэрэгтэй. За хоёрдугаарт тэр амтан сонирхож байгаа хөөрхөн дүүнрийг учиргүй нэг юм том ажил хариуцлагаар бити дараарай. Ягаад гэвэл тэд нар чадахгүй гэсэн. Хамгийн том одоо амтаа авах гэж байгаа хамгийн том хариуцлага аав ээж хоёр дээр л буудыг угаасаа. Ялангуяа ээж дээр. Тэгэхээр ээж юу гэж бодох вэ гэхээр хүүхдүүдийнхаа хүмүүжил сайн сайхан ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг дээр энүүхөө хооронд бас хариуцлага үүсгэл хэрэгтэй тий. Баадаг шийдэг одоо өстэй ноостой ер нь бол тэднээс хүн амар их ажилласан байхгүй. Тэр оноо зөвлөх болох нохоогоо ярьчлах, өснөөсгүй байх, эрүүл байлгах энэ болгонд чинь дараа нь үр хөвгтэй болдог хэмжилтэй болоход хамаагүй арчаатай мундаг залуу болсон байна шүү дээ. Тэгэхээр нохоо гэдэг амтныг товчхон ярихад танаа гэр бүл дотор шинээр дахиад нэг тий гэр бүлийн гишүүн орж байгаа маа. Хоёрдугаарт танаа гэр бүлийн аав тэнд ээж тэнд хүүхдүүд энд байдаг бол дунд нь төвлөрөлдөг маш гоё тийм төсөөлөхгүй тийм уур амьсгал орд юм аа. Тэрийг тагц яг уу жоохон арчилгааны асуудал байлгүй л яг уу амьд юм чинь. Тэгээ арчилгаа үүсэх тусмаа хүн юм сурна. Ямар ч арчилгаагүй нэг чихмэл тоглоомоос хэн яг юу сурах юу мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би өөрөө амьдралаараа туулцсан болохоор бол зүгээр авч өгөөрэй. Бүр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө жоохон ч гэсэн хөдөлмөрлөжөөрэй. Та хоёрыг ингээд хүүхдүүдийнхээ төлөө өөрсдөө зайлаад ингээд тэр амтныг мэдж хооронд хүүхдүүд чинь суралцаад хажуунаас чинь ингээд орсоор гэр бүлээрээ маш гоё амтан хайрладаг, маш хөдөлмөрч, маш гоё гэр бүл үүсдэг шүү л гэж хэлнэ. Cause no one ever got me high like this, set me on fire like this, running on a wire like this, losing my mind like this. I don't know what it is, but I can never call it quits. I just wanna stay like this, I just wanna stay like this, like this. I just wanna stay like this, I just wanna stay like this, yeah. I just wanna stay like this, I just wanna stay